нэгээ татуулсан нэгэн жаргал Монгол улсын соёлын гавьяц зүтгэлтэн доктор профессор соён гэгэрүүлэгч Содовын баясгал дурсамж түүх. Хүн бүхэн түүхтэй, би ч түүхтэй. Би хэмээх нэгмээр хорвоо гэмэлэн аргын 1935 оны гахай жил Монгол орны хойд хязгаар Алтан булаг сумд төрсөн Түшээд хан аймаг Эрдэнэвангийн хошуу Зэлтэр харуулын харьяатаа гэж улсын дансанд бүрдгэжээ. Удам сотор угийн бичгийн талаар гэх юм бол харц язгуурт, хэрийн нүүдэлчин, талын малчин, хөвчин, анчин ард. Ер нь манай элен цуланцын бичигт Чингисийн алтан ураг, хаадын цагаан яс, тайж, бэл, бэс, гүн гэд мяндагтан хэрэгэмтэн гараагүй. Бас шар ирэх шажигнуулж шанан малгай сагсалзуулж явсан хотогт хуйлгаад лам хуураг тодороогүй. Өдөөл малын хөлийн тоосон дарагдсан эски тургатын байсан бэл. Гэхдээ чанаж уух цайгүй, чаа гэх ямаагүй харгуулагч ч байгаагүй. Миний өвөг эцэг Саалан Батачир нутаг усандаа алдартай амчин гөрөөчин бас морь сайн таньдаг гэрхай баг сумнаас наадмын төрөг алдалгүй авчихдаг хүн байсан гэлцдэг юм. Бас 1921 оны ардын хувьсгалд өөрийн биеэр олцож яагтыг амингаас чөлөөлөхөд байлдаж сумья байсан хүртэл морин жолоочоор нь явж Жанжин Сүхбаатартай уулзаж Бат журмын нөхөд болж байсан жинхэнэ түүхтэй сөрөөд өвгөн байсан да. Миний эцэг Содов бол малчин ахуйд өсөж бойжиж гандан хийдэж шавлан сууж байснаа хожим нь хүрээний дунд сургууль зөвлөлт Орос улсын Күүтвийн улс төрийн дээд сургууль дүүргэж төрийн албааж залуучуудын сонины үндэслэн санаачлагч анхны эрхлэгч Орос Монголын хамтарсан Монгол транс тээврийн байгууллагын орлогчдаар гарна ажиллаж байснаа 1930-аас 32 онуудад Монгол ардын хувьсгалт нам дотоод яамны даалгавраар Хятадын Шинжаан мужид тагнан турших нууц ажил томилогдсон явж байсан түүх өөрийнх нь бичсэн дурсамж наманд тодорхой байгаа. Хожим нь сурган хүмүүжүүлэх ажил эрхлэх болж үлгэр жишээ дунд сургууль, нэгдүгээр дунд сургуулийн анхны захирал, Монгол улсын их сургуулийн орлогч захирал, шинжлэх ухааны академийн орлогч дарга зэрэг төрийн алба залгуулж байснаа хожим Монгол улсаас бүгд найрамдах Унгар улсад суух элчин сайдаар ажиллаж байгаад тэтгэвртэй гарсан юм да. Миний хувьд гэвэл Балчир багнасаа эмээ өвөөгийнхөө нивэлд багтаж Алтан булаг хотод өнгөрөөсөн дөө. Тэр үеийн Алтан булаг бол Улаанбаатарын дараа ордог улс дан 2 дугаар зэрэглэлийн 30 гаруй мянган хүн амтай томоохон хотод тооцогдож байсан. Тэнд чинь ёстой 7 хэлийн зүсэн зүйлийн хүн амьтан амьдардаг хаалх, бурят, барга, цахар, Орос, Хятад, за тэгээд олзны Унгар хүмүүс бас еврей, турк бүр цыганууд хүртэл цугласан хэлбомтын томхон суурин байсан да. Манай алтан булаг чинь тэр үедээ 8 жилийн Монгол сургууль бас Орос дунд сургуультай тэрж байтугай хөдөөж хүн техникумтай аймгийн театр, Орос иргэдийн клуб, за тэгээд Булгарын зовоод талхны үйлдвэртэй аргагүй л их хөлийн 8-ны газар байлаа да. Би багадан Орос эрлиз хүүхдүүдтэй найзлан ойр зуур оросоор ярьж чаддаг бас Хятадаар харгалан хэдэн үгтэй болчихсон байсан юм. Тэгж байтал 1939 онд манай аав ээж хоёр намайг Улаанбаатарт авчираад 42 онд 1-р 10 жилийн дунд сургуульд оруулваа. Сонирхуулж хэлэхэд тэр ангид Маршал Жойсонгийн хүү нэргүй сурдаг байлаа. За энэний ачаар л би нэргүйхэн гэрээр чөлөөтэй орж гардаг. Бас өрлөг жанжин маршлынхаа хишээг хүртэж хийдэг. Өвөр дээр нь сууж өхөөрдүүлэн гараас нь чихэр бов хүртэж гүндгмаа ихчээр одоо Жойсон гойхнэр шүү дээ. Үнсүүлж хүртэл явлаа шүү дээ. Азтай хүн шүү би. Тийм ээ. Ард түмэндээ шимэг болгон хайрлагдсан Монгол улсын төрийн жолоог атгаж байсан энэ хүн үргэлжил хөмсгөөн зангидсан их л бодлого ширч явдаг хүн юм да гэж
тэгэхэд боддог байсан юм. Харин инээж байх нь ер нь хараагүй юм байна. За ингээд 10 жилийн сургуулийн төгсөлөө. 16 наснда 1952 онд зүүдэнд сөмөлзөж байдаг Москва хотод суралцах завшаан тохиож билээ. Энэ бүхэн миний сайных биш. Аав минь л нөмөр нэр сүрн инхүү намайг өргөж явсан байлгүй дээ. За ингээд миний бие Москвагийн сургуулийн нэгэн салбар Ленины нэрмжит сургууль хүмүүжүүлэх дээд сургуулийн сэтгэл судлал гоо зүйн ангийн оюутан болвоо. Монголын хөдөө нутагт төрж өссөн нэгэн жаал хүү. Европ төвийн Оросын нийслэлд сурч аж төрөн амьдарсан да. Хорд өмнө сургийн сонсоогүй эрдмийг харин хэлээр сурнаа гэдэг тийм ч амар биш байсан. Манай сургуульд сурч байсан хаар, шар, бор гэд өнгө бүрийн царай зүстэй гадаадын олон орны охид хөвгүүдийн дунд Монгол гэдэг нэрээр дуудуулан хичээл эрдэмтэн шамдан сурсан да. Харин энд миний багадаан гадралдаг болсон орос хэл маань их тус тэм болсон шүү. Нэгдүгээр курсийн нэгдүгээр удирлыг онц дүнтэй сурлаа. Одоо бодоход үнэмшмээргүй шүү. Гэхдээ яаж явж байгаад нэг онц сурсан бол доо зайлвал онц дүнтэй суусан гэж намайг чинь тэр үед манай элчин сайдын яамнаас урамшуулж Кремлийн ордонд хүртэл сүлд модны наадамд оролцох урилга өгч байсан юм шүү дээ. Энэ бол миний хувьд одноос том шагнал байсан. Манай сургууль бол зөвлөлт холбоод улсын дээд зэрэглэлийн тэргүүлэх сургуулийн нэг. Яагаад ч юм надад орос хүмүүс, орос багш нар ээлтэй сайн хандж байсны ач уянаар багсаг хоолныхон мөнгийг олж яваа л гэж одоо болтол боддог шүү. Ер нь орос орн бол Сут Менделеев, Ломоносов, Агуйх, Пушкин, Толстой нутаг шүү дээ. Орос багш нар маань тэгэхэд надад чи шинжлэх ухааны үг үсгийн биш, сэтгэлгээг нь, мэдрэмжийн ухааныг өөртөө шингээж аваа гэж сургадагсан. Ломоносовын юу гэж хэлсэн гэдгийг бишээ. Чухам юуг яаж бодож сэтгэж байгааг нь ол гэдгсэн. Тийм ээ. Номыг уншаад бол барахгүй. Харин тэр яаж бодож сэтгэж чадаж байж вэ гэдэг нь л чухал. Чухам энэ үгийг би амьдралынхаа ажил хөдөлмөрийнхөө мөрдлөг болгосон юм да. 1956 онд би сургуулиан төгсөж ирээд ажил хөдөлмөрийн онгарааг улсын багшийн дээд сургуулиас эхэлсэн. Тэнд би 22 жил багшийн хөдөлмөр хэлсэн. Хожим нь би улсын их сургууль, соёл урлагийн их сургууль, үндэсний биеийн тамирын дээд сургууль, радио телевизийн дээд сургууль, утга зохиолын дээд сургууль, Улаанбаатар Эрдэм дээд сургууль гүтэрч байтугай 1960 онд намын дээд сургуульд хүртэл багшилж байлаа да. Бас 1976-аас 86 онуудад сургууль хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байлаа. Ингээд 1993 онд сайд нарын зөвлөлийн дэргэдэх эрдмийн зэрэг цол олгох дээд зөвлөлөөс профессор цол хүртсэн дээ. Ингэж л миний амьдрал багшийн хөдөлмөртэй салшгүй холбоотой явж ирсэн юм да. Ноён гэмээн нутаг зууран хүндтэй, номтой эрдэмтэн багш газар бүхнэн хүндтэй гэдэг ардын минь өрөөлттэй сайхан үг бий. Би багш нэрээр алдаршиж төрөөсөн 2008 онд гав яат гэдэг алдар хүртсэн. Би ер нь болоо юм шүү дээ. Нэг насанд ноогдох эннээс илүү хувь тавилан гэж юу байхсан бэлээ. За тэгэд миний амьдралын зам маань намайг хөтөлсөөр 1987 онд Монгол кинотой золгууллаа. Энэ бол Монголын авиас цэцэглэж байдаг ариун дагш урлагийн гурван бүтээлийн шаал ургаацар л да. Энд би 20 дугаар зууны Монголын урлагийн гэрэлтод сод хүмүүс жигжид, норж болон бунтар, сумхүү, балжин юм нартайгаан мөр зэрэгцэн ажиллах болсноор бахархаад ханшгүй явдیں۔ Энд би баримтат кино, хүүхэд залуучуудын киноны студид ажиллаж байхдаа уран бүтээлч нөхөд гомб, хорлохоо, оё, хавагдорж, солонго нартайгаан хамт баримтат болон уран сайхны олон киног бүтээлцэж явлаа. Энэ бол
хүний нэг амьдралд тэр болгон олддоггүй завшаан гэж боддог шүү. Бас Монгол киноныхаа жигүүрдэр кино урлагийн дэд сургуульд 10 гарыг хэлээ багшилж, Монголын олон сайхан охид хөвгүүдэд эрдэм зааснараа өөрөө баярлаж явдаг юм. Харин уран бүтээлийн хувьд гэвэл 1960-аад оноос эхлэн сэтгэл судлал, гоо зүй, сурган хүмүүжүүлэх өгүүллүүд, сурган хүмүүжүүлэх тухай өгүүлэх нь хүн төрлөختний одоо ба ирээдүй цаг цагийн аран шин зэрэг ном, сурах бичиг, гарын авлага нийтлүүдийг олныг хэвлэж нийтлүүлсэн байна. Мөн энэс гадна зөвлөлтийн яруу найраг, Оросын яруу найраг, Орос найргийн гэгээ, үдэш, хөзөр гэд уран зохиолын орчуулга, Лоркагийн Цост хурим, Айкоскийн Хойбус, Шекспирийн Ричард III, Булгаковын Нохойн зүрх зэрэг олон арван жүжигэн зохиол бүтээлүүдийг орчуулан олны хүртэл болгосон доо. Мөн Эрэм Бараан, Алаг хорвоо, Харуусал, Эрэгд сүүлэл, Ухаарч амьдрах хорвоо, Төрийн сүлд өршөө, 8 хагас, Монгол хүүхэд, тус гар тогтнол зэрэг уран сайхны болон баримтат киноны зохиолуудыг бичсэн. Түүнээс гадна Өрлөг жанжны өчил гэдэг түүхэн жүжиг бичсэн маань улсын драмын Эрдмийн театрын тайзнаа тоглогдсон билээ. Ер нь би 82 жилийг ардаан орхин амьдарч, бүтээж, ажиллаж, хөдөлмөрлөж явах тань 60 жилийн багшийн хөдөлмөрт зориулсан байх юм. Багшийн ажил гэдэг үнэндээ сайхан ажиллаа. Энийхэн ч ач хуйнаар би 80 насны давааг давж хоод бүр цаашаа мацаж явна гэж оргилд нь хүрч чадахгүй ч гэсэн мэрийхээрээ мэрийж мөлхөрөн мөлхөн дөө мөлхөн. Мэргэжил бүхэнд таардаг ганцхан түлхүүр бий. Энэ бол хөдөлмөр. Хөдөлмөрт янаг мэт дурлаж, эрдний мэт нандинж, их мэт хайрлаж, эрдэм мэт тэрвнээс суралцж яв. Тэгвэл ямар ч мэргэжлийг эзэмшиж болно. Сурган хүмүүжүүлэх үйлс бол хүний сэтгэлийн илж ухаан хоёрыг иж бүрэн шаардаж байдаг хөдөлмөр мөн. Содмын баясгалан. Монгол Орос шилгийг Монгол руу буулгах зөвл баясгалан гүйцэж буулгасан хүн би бол байхгүй л гэж боддог. Зүгээр миний бол танил найз орчуулагч нар олон байна л дээ. Гэхдээ хэнэнч баясгалан шиг яг тэгж оновчтой өгөр гайхамшигтайгаар орчуулсан юм бол надад тааралдаагүй өдий хөрч байна гэж боддог. Энэ талаас баясгалан бол Орос хэлээд Монгол хэлийг гарамгаа сурсан эрдэнэтэй хүн юм аа. Баясгалан багш бол манай аавын их сайн найз. Аав маань Монгол кино улирын баримтат кинод их олон жил ажилласан бас киносгол. Тэгээд гомб гэж надаас их байнга асууна. Манай ээжийн багшийн дэд сургуульд суралцж байхад нь багш нь байсан. Эрдэнэ боловсралтай том сэхэтэн хүн гэж хардаг. Хоёрдугаарт хичээл заах арга зүйд бол бүр ингээд сонссон оюутан залуучууд бол мартахын аргагүй тэгж ой тоонд нь ухааруулж хэлж өгч чаддаг. Сурган хүмүүжил заах арга барилын онцгой туршлагатай сонин үрмөц хэлбэртэй ийм багш гэж бас боддог. Мэргэжил бүхэнд өөрийн урган төлжиж байдаг шимтэй хөрс бий. Багшийн мэргэжлийн шимтэй хөрс нь хүнийг хайрлах их ухаан бий. Багш хүн бол уран илтгэгч, уран сэтгэгч, уран зохиолын авьяас үлгийг өөртөө шингээсэн байх хэрэгтэй. Яагаад гэвэл эдгээр бүх чанар нь сурган хүмүүжүүлэх авьяасын тулах урган багнад болдог үлээ. Содмын баясгалан. Багшлаад 60 жил болж байгаа энэ сайхан ойг нь бас тэмдэглэж байгаа. Баясгалан багш маань одоо 83 нас зооглож байна. Тэгээд энэ 83 наснда баясгалан багш шиг одоо ажиллаж амьдарсан ийм хүн босод Монголд бол их цөөхөн болоо гэж боддог. Баясгалан багштай эрүүл энх сайн сайхан бүхнийг одоо хүсэн өрөө. Та бол урт удаан насалж монголчуудын оюун санаанд бол маш их тийм оюун санааны
ухаарлын одоо энэ гэгэрэл зулыг одоо үргэлж өгч явах хэрэгтэй ийм хүндтэй үргэлжлүүлсэн хүн шүү гэж бас би танд хэлхийг хүсэж байна. Баясгалан багштай нэг үе нэг салбарт хамтран ажиллаж байсан үеэ дурсахад их таатай байна. Баясгалан багш шиг ийм олон хөдөлмөрч, ийм олон сэхэтнүүд, ийм олон орчуулга соён гэгэрүүлэгчдийн хүчээр манай нийгмийн одоо суур бас тавигдаж хөгжил дэвшдийн их болог маань бий болсон гэж хэлэхэд баяртай байна. Тэгээ энэ хүнийг шүү дээ одоо эрдэмтэй, том, мэрэгэн одоо тэр бүхнийг улсууд мэдж байгаа. Үүнийхээ шагныг мэдж байгаа. Жинхэнэ эрдэмтэд ингээд нэвтэрсэн хүн гэж нэг өөр байдаг. Номтой хүн болох гэж их олон ном цуглуулж тийм ээ. Эрдэмтэн болж царайсан хүн гэж нэг шал өөр байдаг. Баясаа багштай тэгэл яриад суугаад үзэхээр доцоорс нь гэрэлтдэг байхгүй. Тэгэл миний одоо энэ дараамын шатрад эд тавьж явах үеийн уран сайхны зөвлөлийн гишүүн гэсэн байхгүй. Тэгээд тэр жүжигэн дээр чинь сайн муу, сайхан муухай тийм ээ. Тэгээд тэр бүх алдаа оноо бүгдийг над хэлж өгч байгаа гэдэг чинь тэр чинь надад оюуны хөрөнгөөр өгч юм гэсэн үг шүү дээ. Ийм юм байна. Тэгээд би Баясаа багшийн дүгндэг тийм том гарч биш. Дэлхийн соёлыг тээсэн дээлтэй Монгол жинчин дэлгэр утгыг төнхөж дээжилж барьсан сүнчин сугаар Монголын төлөө цусан буцалсан эр хүн суутай дээдсийн хэтийг захиж яваа үр хүн Чин ухаант Баясгалан чамда Чингисийг Монгол хайртай. Ард дүүрэн зохиолч Тэрэн Соёр холд соёлын байц зүтгэлтэн Яруу найрагч Баогийн лав өсрөн.